Сайн байцгаана уу? F1-ийн сонирхчдоо. Хэрв та нар энэ амралтын өдрүүдэд Шанхайд болсон 2026 оны Хятадын Grand Prix-ийг үзэж амжааг бол та нар үнэхээр F1-ийн түүхэнд бичигдэх маш том үйл явдлуудыг алдсан байна гэсэн үг. Ердөө 19 настай залуу насгч бүх цаг үеийн рекордыг эвдсэн. Өнгөрсөн оны аварга McLaren баг гарны шугамч хүч чадлаас үрсэн. Дэлхийн аварга Max Verstappen машины 6 дугаар өнөөс retire хийж, мөн Lewis Hamilton анх удаа Ferrari-гийн улаан өнгөтэйгээр Шанхайлийн тавцанд гарсан гэд ярил үнэхээр дуусчихгүй галзуу амралтын өдрүүд байлаа. Өнөөдрийн видеогоор бид sprint, qualifying болон үндсэн уралдаанд яг юу болсныг нэгт нэгэнгүй маш дэлгэрэнгүй задлан ярих болно. Сувгтаа subscribe болон лайк дараад видеонд орцгоё. Sprint qualifying-аас эхлээд сонин содон зүйлс арараасаа үрсэн. Бим гарагт болсон sprint уралдаанд Mercedes-ийн George Russell ямар ч алдаагүй гайхалтай уралдаж нэг төрөнд орсон юм. Гэхдээ үзэгчдийн хамгийн их анхаарлыг татсан зүйл нь түүний ард болсон Ferrari-гийн дотоод улаан байлаа. Charles Leclerc болон Lewis Hamilton нар хоорондоо маш ширүүн. Гэтэл цэвэрхэн тулалцсаар Leclerc 2-т, Hamilton 3-т орсон. Гэтэл энэ спринт уралдаанд McLaren баг жинхэнэ шоконд орсон. Тэдний 2 жолооч эхлэлдээр ямар нэгэн байдлаар асуудалд орж, үндсэндээ амралтын өдрөө маш муу эхлүүлсэн. Мөн Audi-гийн Nico Hülkenberg, Cadillac-ийн Valtteri Bottas нар спринт дээр машин нэвтэрч DNF хийснээр 2026 оны шинэ машинууд ямар их асуудалтай байгааг харуулсан юм. Qualifying. Харин одоо үндсэн уралдааны qualifying буюу байрлал тогтоох уралдааны тухай ярив. Энд л жихэн төвчгдсэн юм. Mercedes-ийн залууд Итали залуу Kimi Antonelli Q3-т 1 минут 35 секунд 275-д ойл гэсэн цаг гаргаж өөрийн карьерийнхаа анхны pole position-ыг авлаа. Үүгээр зогсохгүй тэрээр Sebastian Vettel-ийн эзэмшдэг байсан хамгийн залуудаа pole sitter авсан хэсэгч гих олон жил хэвдэгдээгүй агуу рекордыг 19 наснда эвдэж чадсан юм. Түүний яг ард багийн анд George Russell орсноор Mercedes баг гарааны эхний гинэ буюу front row-ыг тэр чигт нийцэлсэн. Энэ үед хүмбэр за маргаашийн уралдаанд Max ардаас Mercedes-үүдийг ангуучлах нь гэж бодж байлаа. Гэхдээ бод хөдөл дээр огт өөр зүйл хүлээж байсан юм. Үндсэн уралдаан эхлэхээс хэдхэн минутын өмнө хэний цаанад ормгүй зүйл тохиолдлоо. Өнгөрсөн оны хамгийн шилдэг машин байсан McLaren багийн Lando Norris, Oscar Piastri хоёрын машин хуйлаас чадалгүй механик эвдэрлийн улмаас гараанд орж чадсангүй. McLaren-ийн 2 машин хуйлаа double DNS хийсэн. Тэдэнтэй хамт Audi-ийн Bortoleto, Williams-ийн Albon нар ч мөн эхлүүлж чадаагүй. 2026 оны шинэ хөдөлгөөрүүд багуудыг яаж аваад байгаагийн тод жишээ нэвэ. За ингээд 5 улаан гэлээ унтарч уралдаан эхэллээ. Тэргүүн үгнээс гарсан Kimi Antonelli ямар ч сандралгүй маш цэвэрхэн эхлэж, эхний эргэлт рүү Russell-ийн өмнө тэрүүлэгчээр орж чадсан. Уралдааны дунд хэсэг үнэхээр ширүүн байсан. Хамгийн том мэдээ бол дэлхийн аварга Max Verstappen-ийн машингийн түвшин алдаж, замын хажуу зогсох шаардлагатай болсон явдал. Тэрээр бууж ирэхдээ үнэхээр хууртай байсан бөгөөд it's not fun at all. It's playing Mario Kart. This is not racing хэмээн хэлсэн. Red Bull-ийн хувьд найдвартай байдлын маш том асуудал үүсэн тодорхой. Мөн Aston Martin-ийн фэнүүдтэй муу мэдээ дуулгахад Fernando Alonso болон Lance Stroll нар хоёулаа DNF хийж багийн хувьд бас нэгэн хар дасан зөв шүүдрэн өрлөө. Харин урталт Ferrari-гийн Charles Leclerc болон Lewis Hamilton нарын дунд үнэхээр галзуу тулаан болсон. Хоёр багийн анд нэг-нэгээ удаа дарааг үүсч төрүүлж байсан. Эцэст нь 56 дахь тойрог дуусч Kimi Antonelli Berenice шугамыг давлаа. Тэрээр өөрийн карьерийнхаа анхны ялтыг авч дээрээс нь хамгийн урдан тойргийг хийснээр hat-trick хийсэн хамгийн залуу нисгч боллоо. Mercedes 1-2 хийж George Russell 2-т орсон бол Lewis Hamilton Ferrari-гийн жолооч хэвээр анх удаага Шанхайлийн тавцан дээр гарч 3 дугаар раунд орсон юм. Гэтэ Шанхайлийн тавцан дээр нэг маш хүчтэй алдаа гарлаа. Хөтлөгч ялтгчийг зарлахдаа Kimi Antonelli-г андуураад Kimi Raikkonen гэж зарлчихсан. Хүмүүс үүнд үнэхээр их хөвгөлдөж сошиал медиаар дүрэн мем болж байна. Driver of the Day-ээр мэдээч хэрэг төгс уралсан Kimi Antonelli шалгарсан. За 2026 оны Grand Prix нэг иймэрхүү хаалцаа болж өнгөрлөө. Та нарын хувьд энэ уралдааны хамгийн шоконд оруулсан үйл явдал юу байсан бэ? McLaren дараагийн Японы уралдаанд машинаас чадах болов? Комент хэсэг санал ачаарай. Видео таалагдсан бол лайк дарж, сувгтаа subscribe хийгээрэй. Дараагийн видеоор уулзцгаая. Түр баяртай.